Дотоодын үндэсний үйлдвэрлэлд шинэлэг шийдэл, хэрэглэгч төвтэй үйлчилгээ нэвтрүүлэн амжилттай хөгжиж буй үндэсний үйлдвэрлэгчдийн нэг бол Сүүн Зармаг брэнд юм. 2018 онд 6 ажилтнтай үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус компани өнөөдөр 80 ажилтнтай болж өргөжин сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр зах зээлд байр сууриа баттгажээ. Тус үйлдвэр 21 аймагт 33, улсын хэмжээнд нийт 130 гаруй борлуулалтын цэгээр хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэж байна. Баялаг бүтээгч нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор Сүүн Зармаг компани үүсгэн байгуулагч Үлзий сайхан оролцож байна. Хөтлөгчөөр баялаг бүтээгч нэвтрүүлгийн санаачлагч Монгол улсын соёлын говьяд зүтгэлтэн доктор профессор Чимэд Оржийн Даваабаяр. За сайн байна уу? За сайн байна уу? Өдрөө минь. За баялаг бүтээгч нэвтрүүлгийн урилгаас хүрэлцээрсэнд баярлалаа. За урилга хүлээж авсан нэвтрүүлэгт орсонд маш их баярлалаа танд. За баярлалаа. Монгол өхрийн сүүгээр ямар гоё одоо Сүүн Зармаг сүүн бүтээгдэхүүнүүдийг хийдэг болсон талаар бол одоо би сүүлийн үед эдний компанитай одоо үйлдвэрлэлд очиж уулзсан нэлээд одоо мэдээлэлтэй болсон. Учираас өнөөдрийнхөө нэвтрүүлэгт одоо урьж оролцсон юм аа. Тэгэхээр яг манайх шиг одоо ингээд хүүхэд залуучууд гэр бүлээрээ ээж аваад нь бүгд хэрэгэлдэг ийм одоо үндэсний хэмжээний брэнд болжээ. За энэ хүү брэндийг одоо эхлүүлэхийн тулд одоо хизээ яаж эхлүүлж вэ? Ер нь одоо өөрийнхөө талаар манай үзэгчдэд товчхон танилцуулаач хөө. Манай компани 2018 онд компани анх үүсгэн байгуулж байсан. Тэр цагаас хойш өнөөдрийг одоо бид нар 3 удаа түрээсийн байраа сольсон байдیں۔ 30 м квадрат ч одоо нэг 70 болоод тэгээ нөгөө 70 м квадрат нь 150 м квадрат болоод сүүлдээ хамгийн сүүл бид нар 1200 м квадрат баг түрээсэлжсэн бол одоо өнөөдөр бид нар өөрсдийн гэсэн үйлдвэрлэлийн байрыг одоо худалдаж аваад өөрсдийн гэсэн яг стандартын шаардлага хангасан үйлдвэрлэлийн байртаа болж чадсандаа баяртай байгаа. Яг яагаад энэ сүүний зах зээл рүү Сүүн Зармагын зах зээлд орох болсон юм? Хойд бид нар анх компани байгуулж байхдаа ер нь Монгол улсад яг энэ шингийн хэлбэрээр зарим шахаж үйлчлдэг юм маргаангийн компани байгаагүй. Тэгээ яг энэ зах зээл бол одоо байгаа юм байна. Ерөөсөө яг энэ шингийн хэлбэрээр нь маргаангийн Монгол хэрэглэгчдэд түгээвэл илүү их шинэлэг санаа бизнес болох юм байна гэж одоо хоорондоо ярилцаад тэгээ бизнес анх эхлүүлсэн. За манай компани дэхтэй 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Эдгээр бүтээгдэхүүнүүдээ өөрсдийн түгэлтийн машинаараа шууд борлуулалт хийдэг байгаа. Жижиглэнгийн дэлгүүрүүдээр нийт 2500 дэлгүүрүүдэд нийлүүлдэг бол сүлжээ дэлгүүрүүдээс онцлоод E-Mart, CEO, Epis, Walmart зэрэг дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүнээ тогтмол нийлүүлж хамтарч ажилладаг байгаа. Тэгээ би бол ингээд багасаа их маржин тогтоолтой. Одоо ч хүртэл ингээд марж аяг хийждэг. Та нахын чинь болохоор ингээд 2 3 ичээд тахт улам эднээс харагддаг байна. Энэ нууц юу вэ? Энэ ерөөсөө маш энэ ер нь яг цэвэр тэр өхрийн сүүгээр л үйлдвэрлэж байгаагаар л болно уу. 100% үнэний шингэн сүгээр үйлдвэрлэл явуулдаг нь энэ брендийн ялгараалаа. Ер нь одоо хүүхдийн сүү хөтөлбөр хийгдэж байгаа шүү дээ. Одоо ялгаас хойш хийгдэж байгаа. Энэ хүүхдийн сүү хөтөлбөр дээр бас ялгаа авахгүй чинь Сүүн Зармаг сүүгээр л хийж байгаа бүр ингээд яг өрийн сүүгээр хийж байгаа. Энийг бас амьдаад хүүхдүүд бас үлж болох юм байна те. Ер нь бол болно те. Одоо энэ зармгаар дамжуулж одоо хүүхдүүдэд бас эд суц кальцийг түгэж яана л Сүүн Зармаг. Ягаад гэвэл Сүүн Зармаг нь өөрөө яг цэвэр сүүгээр хийдэг учраас. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүн өдөрт дунджаар одоо 400-аас 500 мл сүүс өмгтэйгтүүдэд хэрэглэх ёстой гэсэн зөвлөмжөнд заасан байдаг. За эрүүл мэндийн яамнаас сүүс өмгтэйгтүүнийг өдөр бүр хэрэглэснээрээ одоо ясны сэргжилт, кальцийн дутагдлаас бүрэн сэргийлэх одоо амин дэм эрдэс бодисыг одоо бүрэн хангаж чадна гэсэн зөвлөмж байдаг. За энэ нь болохоор одоо эрүүл байх одоо амьдралынх нь их усүр бас болж байгаамаа. За манай зармгийг болохоор одоо том хүн бол өдөрт 2 удаа, за хүүхэд бол өдөрт 1 ирэхэд бол бас авах ёстой нөгөө шимт хичээлийнхээ хувийг бол авч чадж байгаа гэдэгт итгэлтэй байж болно. Итгэлийг эрхэмлэн чанарыг амлан нүрээтэй тус компани бүх насныхан зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж зармгийг газар дээр нь боловсруулан хэрэглэгчдийн гарт шууд хүргэдэг шинэлэг тогтолцоог нэвтрүүлснээр Монголын зармигны зах зээлд шинэ хандлага авчирсан юм а.
За ингээд өнөөдөр бас танай зайсан хэлдэг салбар руу орж иж байна. Энэ танай энэ бүтээгдэхүүн дотроос энэ Сүүн тараг. сүүн тараг Сүүгээр. энэ болохоор Шейк шейк хийж байна. одоо ер нь бол энэ шейкний соёл маань одоо ялангуяа одоо энэ баруунд бол нэлээд өндөр хөгжсөн байдаг юм байна лээ. Тэгээ одоо Монгол бол ялангуяа манай залуучууд аюул шейк хийдэг болсон. Тэгээ энэтэй холбоотой бид нар яг сүүн заримгаараа сүүн шейк хийх хэрэгтэй юм байна гэдэг. Тэгээд баяжуулаад ингээд шейк гаргаж ирж хийсэн. Одоо энэ хитэн салбараар зарагдаж байна. Энэ аунт янзтай юм аа. Одоо манайх энэ Улаанбаатар хотын хэмжээнд нэг дотор ийм бүүт нэг 10 байгаа. Одоо шейк бол одоо энэ баяжуулсан зайр нэг тараг зэмстэй тараг гэдгээс зарагдаж байгаа. Одоо энэ зайсан хил маань одоо өнөөдөр хойлоо орж ирсэн сууж байна. Энэ бол нэг салбар. За дээрээс нь одоо нөгөө манайх нэмэдгээр одоо хүнөө моол. За фуд сити, соёолж моол гэх энэ ингээд томоохон моолууд дотор бас манайх одоо байгаа. Тэгэхээр цаад 130 гаруй талбар нь дандаа нөгөө гудамжинд буюу олон нийтийн газар тий гадаа гэсэн үг тий. Тэ гадаа. За танай сүүн зармаг 100 одоо 30 гаруй одоо салбартай гэж байгаа шүү дээ тий. Тэгээ энэ салбарууд дээр шинжилгээ хийж байгаа. Тэгээ хамгийн сүүлийн дуршдын 20 гаруй одоо явуулын цэг борлуулалтын цэг орж ирсэн байна тий. Энэ цэгийн талаар жоохон танилцуулга манай үзэгчд өгөөч. Аха. Уг нь өмнөх манай заагвар бол ийм дөрвөлжин хэлбэртэй байсан. Инжлээс бид нэр шинэ явуулын цэгээ нэгээд одоо өнгө заагварыг өөрчлөөд хэрэглэгчтэйгаа ингээд илүү шинэ заагвараар ингээд ойртож ирж байгаа юм аа. Манай энэ үйлдвэрлэлээ одоо юу гэдэг бид нар гадаас хайж байгаа нийт шингийн сүүний ч одоо 80 гаруй хувь нь зөвхөн зайрмаг болж байгаа. За үлдсэн нэг 20 хүрэхтэй үедээ говь нь одоо бусад сүүсүн бүтээгдэхүүн болж хуурж байгаа. Тэгэхээр одоо юу гэсэн үг гол зайрмагныхаа үйлдвэрлэл рүү, гол зайрмагныхаа борлуулалт руу бид нар ихэнх сүүгээ шингээж байгаа учраас энэ гадна цэгийн борлуулалт сая өөрөө хэлдгээр. Энэний хүрээнд бид нар одоо юу гэдэг нь хуучин байсан маруучин зардаг одоо киоск байсан бол энэ жилээс эхлээд бид нар киоскныхаа загварыг шинжилээд яг одоо юу гэдэг нь хүнсний зориултын стандартад нийцүүлж байна гэсэн. Эндээс очсон сүү маань өөрөө одоо хадгалалтын гормоо алдахгүй байх, тодорхой хөргүүрийн системтэй. За мөн адил нөгөө ажиллаж байгаа одоо худалдагч одоо ажилчинтай ээлтэй байх зорилгоор ажиллах орчныг сайжруулах тал дээр нэлээд анхаарсан. Тэгээ доторх бүтээгдэхүүнүүдийг танд одоо За тэгээ орж сонирхно. Өнөөдөр их гоё өдөр байна. Яг л би нөгөө гэр бүл дээр хүүхдүүдтэйгээ дандаа л ингээд энэ хүүхдүүд хүмүүсийг аль оочлоод өршүүлдэг байсан байхгүй юу? Энд чинь одоо ингээд дотор нь ороод ирсэн байна. Энэ 2026 оноос эхлээд энэ явуулын чиргүүл бүүтийг одоо оруулж ирж байгаа. За тогтчлтыг бол ингээд маш сайн чанарын дэд өвчин одоо шийдэж өгснөөрөө давуу талтай. За түүнийгээ дагаад бас бид нар одоо менюний олон төрөлтэй болсон. Манай их гоё юм биш үү? Тийм маш гоё шийдэж өгсөн. За үүнээс гадна энэ сүүн зармны машин маань нэмжил бас шинжлэгдэж орж ирсэн байгаа. За энэ болохоор манай Хөрөгч үү те? тийм хөргүүр юм уу те? ажилчдынхаа одоо ажиллах тав тухтай орчныг бүрдүүлээд одоо зэрэгүүл үйлчлэгээ дотор энэ кондишн тавьж өгсөн байгаа. Энд одоо бид нар маш их баяртай байна. Төлөө зарнаас гадна бас одоо сүүн шейк, сүүн смути. За тэгээд одоо бас латены сүүтэй латте манайх гарууд байгаа. Тэгээд. За одоо хоёулаа зарим шахаж үзье. За тэгээд за. За. Өө бүр зарим шахах юм уу би? Зарим шахаж хоёулаа. Яа энэ одоо мэрэгжлийн хүний дараа шахаж авсан зарим байна. За одоо таныг Йоо. аяа хурдан гарч иж байгаа. Оо, бааса зарим юм байна. Тийм ээ. За ханд үнийг авч. Яг хүүхдүүд. Энэ ясаа хүүхдүүд маань жахад үйлээд байгаа юм уу? За одоо зарим хийгээд байгаа. За одоохоо. Ахаа тэ өөр мэдэх юм болоо. Энэ шахах. За. Яа. Ямар нэг зарим хийж өгдөө шүү. Заамаа. Тамаа. Одоо хөдөлгөөд бүр өөрчлөлээ. Оо яг зөв. Ай нөө. Одоо ингээд та бүхэн өнөөдөр ингээд нэвтрүүлэг хийхээ сууж байгаад маш одоо олон солонгос ус үүсгэж байна. Маш олон залуучууд зэрэг ингээд үүсгэж. Одоо ингээд оочр үүссэн байна тий. Сонирхолтой нь зөвхөн монголчууд биш, Солонгосын сошиал контент бүтээгчид хүртэл Монгол ирвэл заавал идэх ёстой зарим хэмээн онцолдог болжээ.
Монголд аяллаар ирэхээр бол заавал идэж үзэх амттан гэсэн мэдээллийг Instagram-аас хараад ирж идэж үзлээ. Үнэхээр гоё амттай зармаг байна. Яг энэ үйлдвэрлэлийн процесс ямар технологийн дагуу, ямар гормын дагуу хийгдэж одоо хэрэглэгчдэр хүрж байгаа талаар тодруулахаар үйлдвэрийн дарга ер биштэй уулзуулж байна. Тэгээд за манай үйлдвэрлэлийн одоо гол түүхэд нь үнэний 100% шингэн сүү байдаг. За бид одоо түүхий сүгийн үйлдвэртээ хүлээж аваад Монгол Улсын тогтоосон стандартын дагуу химийн болоо одоо микробиологийн чанарын шалгалт хийж эрүүл ахуйн шаардлагат нийцүүлэн одоо сүүгээ үйлдвэрлэлтэд нийлүүлж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг байгаа. Манай чи өөрсдөө гэсэн лабораторитой юу? Өөрсдөө гэсэн лабораторитой. Лабораторитой тий. Одоо бүх нэгээс ирж байгаа сүүгээ шинжиж авдаг тий. За өдөр болгон бид нэр одоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээс дээж авч одоо хотын лабораторитой хяналт шалгалт хийж одоо шаардлага хангасан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлд нийлүүлдэг байгаа. Өдөр бүрийн сүүнийхээ үзүүлэлтийг химийн болон микробиологийн үзүүлэлтээр харуулдаг. Химийн үзүүлэлтээр бол манай өнөөдрийн сүүний тослог нь 3.2-тай сүү нийлүүлэгдсэн байна. Мэргэжлийн байгууллагаа бас явуулж шалгуулдаг. За лаборатори одоо хөндлөнгийн лабораториудад бас одоо баталгаажуулах юм удирдлагаа нэг удаа бүх бүтээгдэхүүнийгээ дээжиг өгдөг байгаа. Эрүүл ахуйн физик химийн шинжилгээнүүдийг бол өгдөг. За энэ маань одоо ингээ шингэн сүүн зармигны маань бэлдэс болж ингэж гардаг байгаа. Манай үйлдвэрлэлийн гол нэг шат амжилах нь дулааны боловсруулалт буюу пастеризац байдаг. За энэ шат нь бид одоо сүүг хамгийн өндөр температурт халааж ариутгадаг байгаа. За энэний одоо гол ач тус нь юу юм бэ гэхлээр одоо хүнсний аюулгүй байдлыг хангадаг, микробиологийн одоо эрсдлийг арилгадаг, мөн одоо хадгалтын хугацааг уртсгадаг. За мөн бүтээгдэхүүний одоо шинж чанарыг тогтвортой болгож өгдөг маш ач тустай. Нэмэх 2-оос хасах 4-ийн сэрүү орчинд хадгалагдаад за тэгээд цэгүүд рүүгээ одоо хөргүүртэй одоо тээвэрлэлтэд тээвэрлэж одоо цэг тус бүр дээр өдөр болго одоо шинээр очдог байгаа. Өдөр бүр шинэ бүтээгдэхүүн хэрэглэдэг юм байна дандаа тий. Салбар цэг дээр очингуудлаа одоо тоног төхөөрөмжөн дээр ороод шууд одоо нөгөө шингэн зарим маань үйлдвэрлэгчд гараад хэрэглэгчийн гарт маань шууд очдог байгаа. Үйлдвэрлэлээ бүрэн автоматжуулах, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилго тавин дөрвөн улирлын сорилт, зах зээлийн нөхцөлд уян хатан шийдэл нэвтрүүлж, үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна. 6 сарын 1-нд одоо зориуд зуны үйл ажиллагаатай холбоотой манай хамтарч ажилладаг маш олон байгууллагууд байна одоо. Жишээлбэл хамгийн томоос нь дурдах юм оюу толгой манайхаас жил болгон 6 сарын 1-нд одоо бүх ажилтныхаа хүүхдүүдэд займ авдаг. Нэг дор. Өө сайн байна. Одоо баг 30-40 сая төгрөгийн захиалга ороод ирдэг гэсэн. За дээрээс нэг Монголын төмөр зам байна. За томоохон банкуд байна. За манай төр захиргааны байгууллагууд дүүрэн нийслэлийн байна. Ингээд үндсэндээ бол даалгаар нь одоо томоохон харилцагч байгууллагуудтай байдаг. Зөвхөн 6 сарын 1-нд одоо зориулж хүүхдийн баярын арга хэмжээд хамтарч ажилладаг. Болсон гэсэн. Улсын баяр наадам одоо хүүд одоо хуудад стажон гэдэг. Яг энэ баярууд одоо ач холбогдол одоо томоохон урлаг соёлын тоглолт ч юм уу. Энэ үед бид нар зөөврийн асар бас байгаа. Өөрсдийн гэсэн логотой. Ингээд эргээд харахад одоо сүүн зарим компани маань зөвхөн тэр нөгөө нэг улаан жижиг чиргүүлэхээс гадна зөөврийн асар сүүдөөс маш олон тул ямар арга хэмжээнд оролцох гэж байгаагаас хамаарат одоо хүүхдийн төрсөн өдрийн арга хэмжээ ч юм уу тийм юунд оролцох нь. Энэ бол одоо нөгөө урам найр энэ төр болоход бол нөгөө ямар нэгэн тийм спорт арга хэмжээд заалан дотор болдог учраас дотор тогтцуулдаг тусгай зориултын бүгд бас байна. Гэх мэт ингээд тийм өөрсдийн гэсэн яг үйлчилгээндээ тохируулсан тийм өөрсдийн гэсэн тийм имиж хийсэн гэсэн. За бид нар одоо шингэн сүүн заримгаа дараагийн хувилбарт одоо хөлдөө байдлаар бас гаргадаг байгаа. За энэ хөлдөө байдлаар одоо бүх зах зээлд нийлэгдэж одоо бүх салбар цэгүүдээр маань бас тараагддаг. За онцлог бүтээгдэхүүнийг маань бас одоо нөгөө цэцгээтэй тараа гэж гардаг. За энэ нь бас 100% одоо нөгөө үнэний цэвэр сүгээр хийгдсэн. За энэ нь бас нөгөө ам түнээр оруулагч хугацаа уртцагч зүйлүүд байхгүй. Тэгээд соролдоо нь болохоор одоо тарга хөлдүүгээр одоо жижигээр савлсан байдал нь. За энэ одоо сүүн энэ өрөм гэж байгаа тий. Энэ өрөм бол одоо бас сүүлийн үед бол маш их хэрэгжилж байгаа. Хүнс одоо шууд хүний амаар орж байгаа учраас энэ стандарт чад маш чухал тий. Тэгэхээр ингээд танай хамт олонд амжилт хүсье. Өдөрт ойролцоогоор
одоо хэр их одоо ийм өрөм худалдаанд гардаг. Энэ өрөмний бас стандарт дээр нь ямар байд юм бол? Өрөм болон тарга нь одоо зөвхөн ийм артад нийлэгддэг. Шинэ сүүний одоо хамгийн дээж бөгөөд одоо хамгийн нөө цэцгийтэй хэсэг нь байдаг учраас хамгийн одоо шинэхэн сүүний баялаг амтыг манай өрөмнөөс амталж болно. Амжилттай үйлдвэрлэлийн цаана чадварлаг баг байдаг. Сүүн зарим компани хөгжил доктортой баг бүрдүүлсэн хүний нөөцийн бодлоготой салшгүй холбоотой. Тэгээ манай компани бол ажилчдаа маш их дэмжиж ажилладаг. Компани зардлаар ажилчдаа сургууль сургана. Тэгээд жилдээ шинжилгээнд нэг удаа хамруулна. Өөр хамгийн давуу тал нь гэхээр ажлын уян хатан цагтай. Тэгээ харилцааны соёлын Дэл Карнегийн сургалтанд биднийг суулгаж бас энэ нүд зэхийг минь онгойлгож өгдөгт манай хамт олон маш их баярлаж сэтгэл ханамжтай ажилладаг байгаа. Хүн биднийг дэмжиж урамшуулж жил болгон гадаад руу аялдаг нь цаашид ажиллах эрч хүчийг улам нэмэгдүүлдэг. Удаан ажилласан ажилтнаа одоо жилээс нь хамаарат мөнгө урамшуулж болгож ажилладаг. За манай үйлдвэрлэлийн ажилчид бол бид бөөндөө нэг зорилго, нэг баг, чанартай бүтээгдэхүүн гэж энэ өрөө үгээр би биенээ дэмжиж ажилладаг. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөн засгийн санаачлагаар хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн Монгол орон дээр өрнөж байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагаар дахиад Атрийн дөрөв гээл ингээ хөдөөсгөн содод маш олон үйлдвэрлэлийг дэмжсэн бодлогоо тавьж байна. Энэ дотор одоо та явж байгаа хүний хувьд энийг юу гэж харж байна? Одоо хоёрдугаар тэр Евразийн тэр эдийн засгийн тэр төлөвт хэлцээд одоо Монгол улс бэлэн байна уу? Цоо танай компани бэлэн байна уу? Хүнс гэдэг бол өөр одоо дэлхийн альч улс үндэстэнд одоо хамгийн номер 1 тавьдаг стратеги бол үндэсний аюулгүй байдлын хэмжээ тавьдаг юм зүйл тийм ээ. Тэгэхээр одоо юу гэдэг Монгол улсын ерөнхийлөгчийн хүнсний хувьсгал гэдэг нь зарлснараа одоо миний хувь хүний ойлголтоор бол ер нь монголчуудын одоо хүнсний хэрэглээг суурьаар нь өөрчилж одоо давталж өгсөн маш том ач холбогдолтой зүйл болж байгаа. Ялангуяа одоо импортын хүнсийг одоо хязгаарлах, дотоодын үйлдвэрүүдийг сэргээх, за дээрээс нь кластер хэлбэрээр одоо хүнсний үйлдвэрүүд маш хүчтэй хөгжиж байна. За энэ одоо юу гэдэг манай компанид одоо сүүлийн 2-3 жилийн хувьд одоо дотоодынхоо түүхэд материалаар дотоодынхоо фермерүүдээс кластераар ингээд явж байна. Дээрээс нь одоо юу гэдэг нь сав баглаа, гялгар бүх юмудаа дотоодын үйлдвэрүүдээс авч байна. Одоо энэ мөнхийн үсэг эко парк гэдэг одоо ер нь бол дотоодын үйлдвэрүүдтэй нягт уялдаатай бүх юм ингэж авч байгаа. Энэ бол одоо юу гэдэг нь ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгалын хүрээнд хүнсний үйлдвэрүүд кластер хэлбэрээр хөгжиж явж байна гэж харж байгаа. За одоо түүх эдийн тогтвортой нийлүүлэлтийг бид одоо Улаанбаатар хотынхоо 100-аас 200 км радиус доторх үхрийн фермерүүдтэйгээ кластерын системээр хамтарч ажилладгаас гадна мөн фермерүүдийг одоо тогтвортой орлогоор дэмжиж ажиллаж байгаа. За манайх бол одоо жишээлбэл хүнсний хувьсгал яснаас хойш одоо хамгийн түрүүнд бид нөөтийн хөнгөлөлт одоо сүүн бүтээгдэхүүн ч өөрөө цэвэр сүү нөөтөж төлөвлөж байгаа. Тэгээ нөөтийн юм гэж байна. Энэ маань одоо 200 сая төгрөгөөр ингээд хэмжиж байгаа байхгүй. Энэ бол ажилтны цалин бусад зардал маш нэмэртэй болж байгаа. За дээрээс нь нөгөө иргэд маань бас ингээд нөгөө эх оронч худалдаа авалт тэгээд төлөвшөөд сурч ийм соёлд сурсан байна. Энэ бол одоо бид одоо маш их мэдрэгдэж байна. Тэгээ энэ хөдөлгөөн бол маш өндөр үр дүнгээ өгж байна гэж харж байгаа. Нөгөөтэйгүр тэр улсын хурлын дарга учрал даргын ажлын айлчлалын бүрэлдэхүүнтэй Москва хотноо Евразийн эдийн засгийн чуулга уулзалтанд одоо оролцоход ажлын хэсэг бүрэлдэхүүнд бас явж ирсэн. За энэ айлчлалын одоо юугаар яваад миний харсан онцгоос 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн Евразиас одоо Монгол улс руу татвар орж ирэхээр болж байгаа юм байна. За Монгол улсаас эргээд одоо Евразийн бус нутг руу татваргүй гарах юм хоёр улсын хэлэлцээр хийгдээд ерөнхийдөө одоо лабораторийн стандартын дараанаар стандартаар эцэслээд гарын усыг зураад ингээд энэ ажил одоо хэрэгжээд эхлэхээр болж байна. Одоо ийм болж байгаа. Тэгээ энд бол яг хөө эсэргээрээ нөгөө бараа орж ирээд эсэргээрээ монголчууд бараа гаргахаар болж байгаа. Монголчуудын хувьд маш том боломж. Одоо 180 сая хүн амын зах зээл рүү гарах боломж гэж харах хэрэгтэй. Би бол яг тэгж харсан. За дээрээс нь одоо манай компани бол нөгөө Монгол улс ч өөрөө мал аж ахуйн орн. За мал одоо бэлчээрийн мал аж ахуйтай. Тэгэхээр энэ Монгол сүү бол дэлхийд одоо маш ховор. Яг монголчууд шиг ингэж бэлчихгүй дандаа нөгөө фермерээр тэжээдэг учраас. Тэгэхээр Монгол сүүний сүүнд байгаа үнэний сунд байгаа энэ тайц, эрдэс, бодис, амин дэмээр үйлдвэрлэсэн энэ сүүн бүтээгдэхүүнийг
зайрамгийг ч юм уу одоо тэр гадны зах зээл рүү гаргавал маш том зах зээл байна гэж харсан. Тийм учраас одоо дотоодын үйлдвэрлэгчнэр дан бизнесийнхэндээ уриалахад бол жоохон зоригтой байх хэрэгтэй байна. Хөдөлмөрлөж байгаа хүн бүр баялаг бүтээгч юм. Монгол улсын соёлын говьяд зүтгэлтэн доктор профессор Чимэд Оржийн Даваа баяр. Манай нэвтрүүлгийн уламжлалт асуулт байдгийг. Баялаг бүтээгч юм бэ гэдэг. Улсынхаа эдийн засаг хөгжилд хувь нэмрээ оруулахаар одоо хөдөлмөрлөж байгаа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хувь хүн болон байгууллага одоо бүгдийг л оруулж хэлэх байх гэж ойлгож байгаа. Баялаг бүтээж байгаа бүх монголчуудаа бас улам илүү амжилт хүсье. Тэгээд та бүхэн маань Монгол улсынхаа эдийн засаг хөгжил үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа шүү. Ер нь зүүн заримгийн зах зээл рүү орж ихдээ өөрийгөө баялаг бүтээгч гэж ер нь бодож ирсэн үү? Баялаг бүтээгч гэж яг анх бол ерөөсөө бодож байгаагүй. Яг бизнес хийгээд ингээд тодорхой одоо нэг ажлын байр хүн цалинжуулаад ингээд эхлэхээр бас тодорхой үн цэнээ бас ойлгоод боломжуудыг хараад үнэхээр баялаг бүтээгч юм байна гэдэг, муу юм байна гэдэг. Тэгээ одоо та өөрөө ингээд баялаг бүтээгч муу юм байна гэдэг өнөөдөр манай төрөлд орж шээ. Тэгээ баялаг бүтээгч нэг болсон 8 жилийн хугацаанд тодорхой хэмжээний үр дүн гаргацсан тийм ээ. Бас хэлэх юмтай, ярих юмтай, үзүүлэх юмтай тийм. За ингээд танай компани хамтдаа амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа танд. За. Үндэсний брэнд бүтээж хэрэглэгчийн итгэл дээр суурилсан хөгжлийн загварыг төлөвшүүлж буй сүүн зармаг нь баялаг бүтээгчдийн шинэ үеийн төлөөлөл болж хэрэглэгчдээ жинхэнэ сүүний амтыг хүргэх зорилгодоо хүрчээ. Амтыг бүтээсэн хөдөлмөр, соёлыг сэргээсэн санаачлага үндэсний брендийн үнцэн. Баярлалаа. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт баялаг бүтээгч нэвтрүүлэлт маань одоо урлагаар олцож олон сайхан мэдээлэл үзэгчдэд өгсөн танд баярлалаа. За ингээд Монгол Улсын ерөнхийлөгчийн хэлсэн одоо хөрс ирүүл бол хүнс ирүүл, хүнс ирүүл бол одоо Монгол хүн ирүүл гэдэг энэ сайхан үгээр өнөөдрийн нэвтрүүлгээ өндөрлөё. За маш их баярлалаа. Ингээд баялаг бүтээгч нэвтрүүлэгтээ та урьж оролцууллаа. Бүтэн өдөр одоо та ингээд манай үйлдвэрээр аяллаа. Мөн адил сонирхолтой байдлаар яриа өрнүүллээ. Ингээд та бүхний ирээдүйн ажилд маш том амжилт хүсье. Маш их баярлалаа. За баярлалаа. Ганаа хамт олон дамжуулсан. За.